Сайн байцгаана уу, өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. 1999 оны 4-р сарын 14-ний шөнө 10 цаг 23 настай Мотомура Хироши ажлаа дуусгаад гэртээ арж байлаа. Тэрээр маш ядарсан байдалтай биеэ арай ихийн дааж ядан гэрийн зүг алхаж байв. Хирошийн шинэ Японы төмөр компани ажилтан бөгөөд эхнэр Мотомура Яои 11 сартай охинтойгоо хамт компани ажилчид зориулсан дотор байранд амьдардаг байжээ. Гэрийнхээ үүдэнд ирэхэд гэрэл нь унтарсан байв. Энэ нь сэжиг төрөлөө. Учир нь эхнэр Яои ихэвчлэн нөхөр нь ирэхийг хүлээгээд хамт унтдаг байжээ. Яагаад гэрэл унтраатай байгаа юм бол гэж бодоод Хироши гэртээ орлоо. Унтчихсан юм болов гэж эхнэрээ дуудахад ямар ч хариу өгсөнгүй. Харин ширээн дээр идэж дуусаагүй хоолны үлдэгдэл бохор аяг тавг овоорсон байлаа. Хироши хувцаа үлгэх гээд хувцсны шүгээг нээж үзв. Тэнд хачин жигтэйгээр үрж тавьсан олон дэрнүүд байв. Яг л ямар нэгэн зүйлийг нуусан байгаа мэт. Тэрээр нэг дэрийг автал доороос нь хүний хөл цухаж харагдав. Зочирдсан Хироши дэрнүүдийг автал гар хөлийг скотчоор буусан нүцгэн эхнэр нь хэвтэж байлаа. Шоконд орсон Хироши чичирсэн гараараа уцаа авч цагдаа руу залгажээ. Гэтэл уцаа тамхи толгойд нь гинэт манай охин гэж бодогдов. Хироши галзуурсан мэт гэрээр хайж эхэлжээ. Гэхдээ охин нь хаанч байсангүй. Удалгүй цагдаа нар ирж гэр дотор болон орчныг шалгаж эхлэв. Маргааш өглөө нь тэд хувцсны шүүгээний дээд талын хэсгээс охины цогцыг олжээ. Хамгийн харамсалтай нь хүзүүнд нь зангидсан туузаар түүний хүзүүг боосон байв. Яг л тоглоом шиг харагдахаар уяатай байжээ. Өчигдөрхөн л инээмсэглэж өгтөж байсан хайртай эхнэр охин хоёр нь ийхүү түүнийг орхиод явсан нь Хирошиг бүхнээ алдсан мэтэл байв. Учир нь тэд бол Хирошигийн амьдралын утга учир байсан. Хироши болон эхнэр нь ахлах сургуулаасаа үерхэж эхэлсэн. Төгсөөд Хироши их сургуульд орсон бол Яои нутагтаа үлдэж цагийн ажил хийж мөнгө олдог байв. Тэд анх удаа хол зайтай амьдрах болсон нь эхэндээ хэцүү байсан ч уцаар ярьж загтал бичилсэн хайр сэтгэлээ үргэлжлүүлсээр байжээ. Хоорондын зай тэдний хайр сэтгэлд огт саад болсонгүй. Бие биенээ гэсэн сэтгэл итгэл нь хизээч алдарч байгаагүй. Ингээд Хироши их сургуулийн 4-р курст орж байхад Яои жирэмсэн болсон. Тиймээс гэр бүл болохоор шийддэг. Гэвч хоёр талын эцэг эхчүүд дэндүү залуу байна. Ажилч байхгүй байж хүүхэд яаж өсгөх гэж байгаа юм гэж гэрэлтийг нь эсэргүүцжээ. Гисэн ч хүүхдүүдийн шийдвэрийн өмнө бууж өгч эцэг эхчүүд эцтэй зөвшөөрсөн байна. Ингээд 1997 онд тэд албан ёсоор гэр бүл болжээ. 1998 оны 5 дугаар сард охин нь төрсөн. Хироши сургуулаа төгсөөд шинэ Японы төмөр компанид ажилд оржээ. Шинэ ажилд ормогцоо ихэндээ Хироши ганцаараа амьдарч байсан ч охин төрснөөс хойш 2 сарын дараа компани ажилчдын дотор байранд хамт амьдрах боломж гарч гурлаа хамтдаа амьдрах болсон юм. Өдөр өдрөөр охиноо өсөж торинж байгааг харах нь тэдэнд маш их баяр баясгал авчирч байв. Хин ч ийм аз жаргалтай амьдрал нэг л өдөр оронгороо ирэхийг төсөөлөөгүй. Тэгвэл энэ аимшигт гэмт хэрэгтэн хэн байсан бэ? Цагдаа нар тусгай мөрдөн шалгах баг байгуулан хэрэгтнийг олохоор ажиллаж эхэллээ. Эхнэрийнх нь хитвж алга болсон байсан ч бусад үнэтэй эд зүйлс, алт мөнгө бүгд байр байрандаа байсан. Хувцсны шүүгээ 50 өрөөд ч өнгөчөөгүй бүх зүйл цэвэрхэн хэвээр байв. Иймд цагдаа нар энэ нэргийг дээрэн биш гэж дүгнэв. Хамгийн гол нь хаалга түгчээтэй байсан цонх живдрээгүй гаднаас хүчээр орсон ямар ч шинж тэмдэг байгаагүй тул танилтал ойрын хүн байх магадaltaй гэж үзээд ойр орчмын хүмүүсийг байцааж эхэлсэн. Ингээд хөрш хөгшин эмээгээс нэгэн с ิจ гтэй үний талаар мэдээлэл авсан юм. Тэрээр өнөөдөр өдөр ногоон ажлын хувцастай нэг залуу айл айлын хаалгануудад байсан. Тэр залуу Яоигийн гэрлүүч орж байхыг би харсан гэжээ. Эмээгийн хэлсэн ажлын хувцас нь ойролцоох бохрын шугамын засварын компани дөрөв хувцастай ижил байв. Цагдаа нар тухайн компанид очиж хэрэг гарсан өдөр хин ажилтай байсан талаар шалгажээ. Гэтэл хэрэг болсон өдөр Хирошигийн гэрлүү ажиллахаар явсан хүн байгаагүй. Цагдаа нар компанид 2 нөхцөл тавьж тухайн өдрийн хуурамч хувцастай ажилтныг олоход туслахыг хүсв. Нэгт компани ажлын хувцас өмсөж явсан хүн, хоёрт хэрэг болсон өдөр чөлөө авсан эсвэл ажлаа тасалсан хүмүүс. Ийхүү 1999 оны 4-р сарын 14-нд цагдаа нар шийдвэрлэх гол сэжвэрийг олж хэрэг болсноос 4 хоногийн дараа сэжигтнийг баривчилжээ. Хамгийн цочирдмоор зүйл нь юу байсан гэж энэ сэжигт нь ердөө 18 настай хүүхэд байсан юм. Сэжигтний нэр нь Букута Такаюки. Тэр хэрэг гарсан байрны ойролцоо амьдардаг байсан бөгөөд 1981 оны 3 дугаар сарын 16-нд Японы Ямагучи мужийн Хикари хотод төрсөн. Хэрэг гарах үед 18 настай байсан тул Японы хуулиар насанд хүрээгүй тооцогдож байв. Букута ахлах сургуулаа төгсөөд 4 сарын 1-нд буюу хэрэг гарахаас 2-7 хоногийн өмнө бохрын шугамын компанид ажил оржээ.
Гэвч ажилд орсноосоо хойш 2-7 хоногч болоогүй байтал 4 сарын 9 болон 11-нд би муу байна гэж шалтгаглан ажил тасалсан байна. Тэр энэ өдрүүдэд гэртээ бөгөж компьютер тоглоом тоглон сууж байв. Тэгээд хэрэг гарсан 4 сарын 14-нд ч тэр компаниасаа чөлөө аван ажилдаа очоогүй. Өглөө 7 цагт ажилдаа явж байгаа мэт дүр үзүүлэн компани дүрм тувцаа өмсөөд гэрээсээ гарчээ. Гэвч тэр найзынхаа гэрт очиж тоглоом тоглож эхэлсэн. Өдрийн 12 цагийн үед гэртээ иргэн орж ирээд өдрийн хоолоо идэж буцаад гарсан байна. Гэтэл яг энэ үед тэр толгойдоо гэнэт нэг зүйлийг бодож эхэлжээ. Удаан хугацаанд дотроо хадгалж ирсэн тэр муу ёрийн хүслийг өнөөдөр хийхийг хүсчээ. Түүний бэлгийн хүсэл анх дунд сургууль байх үеэс нь эхэлсэн. Хэрэг гарсан өдөр энэ хүслээ төвчж чадхаа болжээ. Хинч хамаагүй зүгээр л нэг эмэгтэй үнтэй унтахыг хүсч байсан гэдэг. Хинч байсан болно эмэгтэй л байвал гэж боджээ. Ингээд тэр уг хүсэлтэд хөтлөгдөн орон сууцны татвар байр руу явжээ. Учир нь тэр байрны эмэгтэйчүүд ихэнхдээ өдрийн цагаар гэртээ ганцаараа байдаг байв. Букуда би бохрын шугам шалгах ажилтан байна гэж хэлэн хаалга тогшсоор олон айлын үүдэнд очижээ. Эхэндээ айж байсан ч хүмүүс амархан хаалга нээж өгч байгааг хараад зориг орсон байна. Тэгээд 2 цаг 20 минутын орчимд тэр 7 дугаар байрны 4 давхарт орших Хирошигийн гэрийн хаалгыг тогшино. Хаалга нээгтэл Яяои гарч ирэв. Букуда шугам шалгахаар ирсэн гэж хэлээд угаалгын өрөө рүү орсон байна. Тэр үед Яяои охиныгоо хажуудаа хавтуулаад зурагт үзэж байлаа. Гэхдээ үнэн эрэхтэй Букуда Яяоиг өмнө нь мэддэг байжээ. Букудагийн хувьд Яяоиг анх харсан мөчөөсөө л дурлсан. Тэр Яяоиг өмнө нь аавынхаа ярианаас мэддэг болсон. Букудагийн аав нь Яяоигийн нөхөр Хирошитой нэг компанид ажиллаж байсан бөгөөд нэг удаа Яяоиг хараад шууд л сэтгэл алдарсан байдаг. Тэр цагаас хойш Букудагийн аав хүүгийнхээ өмнө Яяоигийн тухай ярьж тэр эмэгтэйг би эзэнтмээр байна гэх мэт зүйлсийг хэлдэг болсон. Үүнийг олон удаа сонссон Букудач Яяоиг өөрийнх нь шунал тачаалын бай болгож эхэлсэн байна. Букуда Яяоигийн гэрийн хаягийг олж мэдээд гэрийнх нь ойролцоо очиж цэмхэн түүнийг ажиглаж нууцаар ширтдэг болсон байв. Ингэснээр Яяоигийн дүр төрх түүний дотор улам томорч эцэстээ тэрээр түүнийг хүчрхийлэх зорилготойгоор бай болгон сонгожээ. Тэгээд тэр аимшигт өдөр Букуда угаалгын өрөөнд хэсэг байснаа гарч ирээд зурагт үзэж суусан Яяоигийн араас чимээгүйхэн төхөж очижээ. Яяои юу ч анзаарсангүй. Гэтэл гинэд Букуда түүнийг араас нь тэврэн авч газар дунгааж дээр нь дарж унав. Зочирдсан Яяои бүх хүчээрээ эсэргүүцсэн хүн байнуу туслаарай хэмээн чарлаж эхэлжээ. Гэхдээ түүний хашгираа Букудаг айлгаж улмаар тэр Яяоигийн хоолойг боож эхэлсэн байна. Яяоигийн эсэргүүцэл бодож байснаас хамаагүй хүчтэй байсанд Букуда уурлаж бүрч илүү хүчтэй хоолойг боож алжээ. Гэхдээ үүгээр бүх зүйл дуусаагүй. Яяоиг амьсгал хураасны дараа Букуда түүнийг хүчирхийлж бузар өсөл тачаалаа хангасан. Үүгээр зогсохгүй тэр урдчлан авчирсан скотчийг гаргаж ирэн Яяоигийн гар хөл ам хамрыг хүлж босон байна. Тэгээд хүчирхийллээ дахин давтаж хэд хэдэн удаа давтан үйлджээ. Тэр үед ердөө 11 сартай охин уйлж эхлэв. Түүний уйлах дуг хуршүүд сонсчихгүй гэж айсан Букуда охиныг өргөн авч шуу шалан дээр шидэж орхисон байна. Гэсэн ч охин амьд байлаа. Ингээд Букуда охиныг гутлын үдээс шиг нарийн уяагаар хүзүүг нь боож амийг нь хороожээ. Тэр дараа нь охины хүзүүнд тууч шиг зангилаа хийж бэлэг мэт харагдуулан боосон байна. Букуда эхлээд нас барсан Яяоиг шүүгэнтхийн дээр нь хид хідэн дэр дарж нуусан. Харин охины цогцыг нэг нь даавуу уутанд хийж шүүгэний дээд талын жижиг хадгалах зайд хийж нуужээ. Дараа нь тэр гэрийн дотор өөрийн уул мөр үлдээсэн байж болзошгүй бүх зүйлийг цэвэрлэж эхэлсэн. Илүү наривчлан хэлбэл тэр хэргийн орчинг аль болох дээрэн байсан мэт харагдуулахын тулд Яяогийн төрөвчийг хулгайлж гарсан байна. Харин тэр төрөвчөнд байсан нь ердөө 300 йены бэлэн мөнгө хэдхэн ширхэг хөнгөлөлтийн купон төдий байв. Ингээд Букуда гэрээс гарахынхаа өмнө өөрийнхөө хурууныхээ уул мөр үлдээсэн байж болзошгүй бүх зүйлийг авч өгжээ. Үүнд шал арчдаг мод болон хогны шүр хүртэл байсан. Тэр хэргийн газараас гарч ирэн шууд л ойролцоох компьютер тоглоомын газар очиж Яяогийн төрөвчнээс авсан мөнгөөр тоглоом тоглож суужээ. Яг л юуч болоогүй мэт. Тэр дөнгөж 18 настай хүүхэд. Гэхдээ тэрээр хэнийг ч өрөвдөхгүй төлөвсөн хэрцгий үйлдэл хийсэн. Букуда ерөн сэтгцэн эмгэгтэй юм биш үү гэсэн хүмүүс зөндөө байв. Дараа нь түүний өнгөрсөн амьдрал хүүхэд насны талаар илүү их зүйл тодорхой болсон юм. Букуда Такаюки 1981 оны 3 сарын 16-нд Ямагучи мужийн Хикари хотод төржээ. Хэрэг гарсан үед тэрээр эмээ, аав, хойд ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг байв. Түүний төрсөн ээж нь Букудаг дөнгөж дунд сургууль байхад нас баржээ. Хамгийн бага дүү нь хэрэг гарахаас өртөө 3 сарын өмнө төрсөн байв.
Фукутагийн аав догшин ууртай ширүүн аштай хүн байжээ. Фукутагийн гэрээс байнга орилолтон хашгиран уйлаан дуулдаж байдаг байсан бөгөөд тэр аав нь ээжийг нь өдөр бүр зоддог байсан гэж мэдүүлсэн байдаг. Фукута багасаа л эцгийнхээ уур уцаар дарамт шахалтын доор амьдарч ирсэн. Фукута хүүхэд байхад нь ганцаарынгийн жижиг завин дээр суулгаад далай тайчихдаг. Эсвэл хөлөөр нь дүүжилж толгойг нь модоор цогтөг байсан гэдэг. Фукутагийн аав нь цалингаа бүгдийг арх мөрөөдөө тоглоом дүүрэн дараа нь эхнэрээ ээж дээрээ очиод мөнгө авчир гэж дарамталдаг байсан байна. Ийм байнгын хүчирхийлэл сэтгэлийн дарамтын дунд амьдарсан ээж нь эцтэй хүн төлбөрийн сэтгэл готрол оржээ. Фукута багадаа үнэндээ маш дуулууртай сайн хүүхэд байсан. Эмээгээ ч их халамжилдаг ээжигээ хамгаалахын тулд өөрөө зодуулах тохиолдол олон байсан гэдэг. Учир нь би сайн хүүхэд байвал ээж маань баг зодуулна гэж итгэдэг байсан. Гэхдээ 12 настай тулсан нэгэн аимшигт явдал түүнд гүн шарах үлдээж бүх зүйл өөрчлөгдсөн юм. 1993 оны 9-р сарын 22. 12 настай Фукута сургуулаа тараад гэртээ иржээ. Гэтэл гэрт ороход нь аав нь хашгирч ирсэн юм бол хурдхан очиод тэр агуулгыг цэвэрл. Хэрвээ бохир байвал шийтгүүлнэ шүү гэжээ. Фукута айсандаа яаран агуулгах руу алхаж хаалгыг нээтэл үгүй хэмээн чарлсан. Түүний нүдэн дээр төрсөн ээж нь дээсээр хүзүүгээ бон дүүшлэгдсэн байдалтайгаар нас барсан байв. Зочирдсан хүү галзууртлаа орилсон. Хүүгийн чарлсан дууг сонсоод аав нь гүйж ирээд эхнэрийгээ нэг харчхаад юу ч болсон шинжгүй ээжигээ буулга би цагдаа дуудлага өгнө гэв. Ээжийнх нь ийм гинтийн дэндүү харамсалтай үхэл Фукутагийн дотор гүн гүнзгий бараан сүдэр шиг сорвилдэжээ. Ээж нь нас барсны дараа удалгүй аав нь нэгэн Филиппин эмэгтэйтэй танилцаж гэрэлсэн байна. Харин 1994 оны 1-р сард хамгийн бага дунд төржээ. Фукута удалгүй ойлгосон. Энэ гэр бүлд өөрийнх нь орон зай байхгүй болсон гэдгийг. Тэр гэрийнхнээсээ хөндөрч зан ааш нь нэвдэрч аажмаар хяналтаа алдсан нэгэн болж хувирчээ. Хэсэг хугацаанд гэрээсээ явж ганцаараа амьдарч байсан ч бохрын шугамын компанид ажилд орсноор дахин гэртээ ирсэн. Өмнө нь хэлсэнчлэн Фукута хохирогч Яёогийн талаар аавынхаа ярианаас сонссон бөгөөд тэр цагаас хойш Яёоид дурлаж гэрийн анхийг олж цэм ажигладаг болсон юм. Харамсалтай энэ хар дарсан мөрөөдөл нь эцтэй бодит амьдрал дээрх балмад хэрэг болон хувирсан юм. Хэрэг ил болсны дараа Япон даяар хүмүүсийн уур хилэн Фукута болон түүний аав руу чиглэв. Фукутагийн аавч олон нийтээс шүүмжлэл авч эхэлсэн бөгөөд түүний хүүгээ ийм болгосон хүн гэж буруутгах хүмүүс олон байлаа. Гэвч аав нь хариуцлагаас бутлахын тулд миний хийсэн хэрэг биш Фукута хийсэн биз дээ. Би ч бас хэцүү байдал байна шүү дээ гэж хэлсэн байдаг. 1999 оны 5 дугаар сарын 8-нд насан туршаагүй байсан тул Фукута анх гэр бүлийн шүүхэлд шилжүүлэгдэн хүүхдийн хамгааллын шүүхтээр байцаагдсан. Гэвч хэрэг хитрхийн ноцтой харгас шинжтэйгээ шүүх үзэн хэргийг шууд эрүүгийн шүүх рүү шилжүүлсэн. Ингээд 1999 оны 8 дугаар сарын 11-нд анхан шатны шүүх эхэлжээ. Фукута шүүх хурал тааруу хувцастай углааштай орж ирсэн бөгөөд гимээ хүлээн зөвшөөрсөн ч огт гимсэн шинжгүй харцтай байв. Шүүх хурал дээр өмгөөлөгч нь чихэнд нь шивнэхэд арай гэж хохирогчийн ар гэрт уучлаарай гэж хэлжээ. Шүүх танхимд Фукута ээжигээ санаж хүүхэд шиг эрхлэмээр санагдаад ямар нэг санаа байгаагүй. Гэтэл хохирогч эмэгтэй хэд их эсэргүүцэд байсан болохоор дуугүй болгомоор санагдсан юм. Охиныг алах санаагүй зүгээр л хитрхи их үйлээд байхаар нь уйлуулахгүй гэсэндээ л хүзүүнд нь туу зүйсэн гэж хэлсэн. Прокурор түүнээс асууна. Тэгвэл юунаас болоод цогцыг шүүгэнд нуусан юм бэ? Фукутагийн хариулт нь шүүх танхимыг чимээгүй болгосон. Дораэмон нэг арга олж намайг аварна гэж итгэсэн гэв. Фукутагийн Дораэмон намайг аварна гэж итгэсэн гэх үг шүүх танхимыг чимээгүй болгож бүхэл бүтэн Японыг айдас тавтуулв. Гэвч үүгээр зогссонгүй. Нэг удаа унсан ном санаанд орсон. Тэр номонд хэрвээ эмэгтэй хүний биед үр тогтоох шингэн орвол тэр хүн дахин амь ордог гэж байсан. Би Яёоийг амьлуулах гэж тийм зүйл хийсэн юм гэж хэлсэн. Фукутагийн энэ мэт зүй бус гаж донтой тайлбаруудыг сонссон прокурор маш шийдэмгий байр суурь илэрхийлв. Хэдий насан туршаагүй ч ийм харгас увайгүй гэмт хэрэгт ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялыг шаардна гэжээ. Анхан шатны шүүхтэр насан туршаагүй хүнд цаазаар авах ял шаардсан нь Японд тун ховор үзэгдэл байв. Фукутагийн өмгөөлөгч тал тэр маш дорой хүчирхийлэлд өссөн ээжийнхээ үхлийг харсан нь түүний сэтгцийн хувьд гүн хямраасан гэж хамгаалж хөнгөн ял оноохыг хүсв. Шүүхийн шийдвэр гарлаа. Анхан шатны шүүх. Энэ бол харгас ноцтой гэмт хэрэг мөн. Гэвч Фукутагийн нас бага мөн уг хэрэг нь төлөвлөсөн биш гинтийн сэтгэл хөдлөл автан үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэж болох үс нөхцөл байна. Нэмж хэлэхэд гимээ хүлээн зөвшөөрч хэсэг хугацаанд ч болов гимшиж байгаа шинж тэмдэг ажиглагдсан тул цаазын ял биш харин бүх насаар хорих ял оноож байна. Гэвч энэ шийдвэр олон нийтийн уур хилэнг улам үргэсэн юм.
Яяогийн нөхөр Хироши хэвлэл ярилцлага өгөхдөө шүүх шудраг ёсыг үгүй илээ. Ийм шийдвэр гаргах байсан юм бол тэр алуурчныг суллчих. Би өөрийн гараар шийтгэн гэж уйлж холоо зангирж ярьсан байдаг. 2000 оны 3 дугаар сарын 8-нд прокурорын газар давзаалцсан. 2002 оны 3 сарын 14-нд дээд шүүх анхан шатны ялыг хэвээр үлдээжээ. Гэвч прокурор шантралгүй дахин дээд шүүхэд хандсан. 2006 оны 6 дугаар сарын 20 прокурорын зүгээс нэг чухал баримт шүүхэд гаргаж ирсэн нь Букутагийн хорих ангиас найзтай бичсэн загтал байлаа. Тэр загталд Букута бичгтээ өөрийнхөө өвдөлттэй амьдралыг ашиглаад шоронгоос гарч чадна гэж бодож байна. Хүмүүс намайг хараад өрөвдсөн царай гаргана. Харин би тэр царайг хараад инээмсэглэнэ. Нэг өдөр нэг нохой өөрөөсөө өхөөрдөм нохойг хараад зүгээр л хийчихсэн. Тэгээд юу гэж яадаг юм бэ? Энэ загтал нь түүнийг огтхонч гимшээгүй, цаашид хүмүүжих найдваргүй гэдгийг нотолж байлаа. Букутагийн загтлыг нотлох баримт болгон гаргаж ирсний дараа шүүх хурал дахин үргэлжилж Японы дээд шүүх өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг цуцлсан юм. 2008 оны 4-р сарын 22-нд дээд шүүхтэр дахин шүүх хурал болж Букутагийн өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг өгчээ. Букута маш эмгэнэлтэй, дарамттай хүчирхийлэл дунд өссөн. Бага наснда төрсөн ихэнхээ амиа орлсон байдлыг хараад хэцүү байсан. Энэ нь сэтгэл зүйн гүн хямрал үүсгэж хэрэг гарсан өдөр сэтгцийн хяналтаа алдсан байдал хүргэсэн. Үйлдэлсэн хэрэг нь төлөвлөсөн биш, гинтийн сэтгэл хөдлөлөөс болсон. Харин прокурорын тал энэ бол төлөвлөсөн, бэлдсэн харгас гэмт хэрэг. Ганц биш 2 хүний амь хүнөөсөн. 11 сартай нэлэх хүүхэд байсан. Ямар ч нөхцөл байдал өнгөрсөн түүх энэ үйлдэлийг зөвтгөж чадахгүй гэж хариу өгчээ. Эцэст нь шүүх шийдвэрээ танилцуулав. Букута Такаюкид цаазаар авах ял оноож байна. Шийдвэрийн дараа Букута эсэргүүцэж дахин дээд шүүх рүү давзаалцжээ. Харин 2012 оны 2 дугаар сарын 20-нд Японы дээд шүүх түүний давзаалдах хүслийг хүлээн зөвшөөрөлгүй цаазын ялыг эцэслэн баталгаажуулсан юм. Энэ бол Японы шүүх засаглалын хувьд маш онцгой ховор тохиолдол байлаа. Учир нь хүүхд хамгааллын тухай хуулийн дагуу насан туршаагүй хүнд цаазаар авах ял онооно гэдэг нь маш ховор зүйл байсан юм. Букута бол 18х наснда цаазаар авах ял сонссон анхны хүн болсон. Судлаачид шинжээчдийн зүгээс шүүхийн ийм шийдвэр гаргахад Хирошигийн үе гашууг олон нийтэд ил болгосон тэмцэл нийгмийн шахалт чухал нөлөө үзүүлсэн гэж дүгнсэн байдаг. Хироши хожим гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоог байгуулж Японы хууль тогтоомжид хохирогчдын дуу хоолойг хүрэхийн төлөө тэмцэж эхэлжээ. Тэр бас өөрийн амьдралыг тэнгэрт хүргэсэн хайрын загтал нэртэй ном болгон гаргасан бөгөөд энэ ном нь 2007 онд бүр кино болгон бүтээгдсэн юм. Одоо Хироши шинэ амьдрал эхлүүлж гэр бүлтэй болж аз жаргалтай амьдарч байгааг нь. Харин Букута нь одоогоор хорих ангид хоригдож, ном уншиж, дасгал хийж, цаазын ялыг гүйцэтгэх өдрийг хүлээн амьдарч байгаа. Өнөөдрийн бичлэг энэ үрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.